сая манай хонгорсон онд судалгаа явуулсан чинь 620 хүнээс 512-оос судалгаа авах 100 гаруй хүн сэтгэлийн эмгэгтэй одоо магадгүй хүнд хүчээр ажил хийж байгаа магадгүй маш олон хүнийг ингээд тэрвэрлээд одоо жолоодоо явж байгаа хүн сэтгэл зүйн байдлаас болоод хүний амнаас нь өөрийнхөө амнаас нь орж магадгүй учраас тэрийг нэмжлэх зорилготойгоор нөгөө сэтгэл судлалын ийм Монгол Улсын доктортой хамтарч ингээд 6 сар үргэлжлэх. Гэхдээ бүр ингээд энэ 100 хүнийг тусад нь хувийн эмчилгээний бүр цагтаа ингэж явж байгаа. Татварын дараах ашиг бас 300-аас дөрвний ашигтай бол ажилласан. Бас нэлээд хэмнэлттэйг хийгээд нэлээд бүсээ чангалсан. Худалдаа авалтуудыг бол чанартай арай хямдхан ирнээс чанартай сайн нэг бол худалдаа авалтуудыг хийгээ явуулж байгаа. Хамгийн гол нь ажиллах орчин. Ирээд энэ ч нэг стресстэй маш өдөржингөө ажлын ачаалтаа явж ирээд энэ ч ирэхээр цайны газар байдгүй, эмнэлгийн үзлэг байдгүй, нэг жим байдгүй. Сая бол 5 бол савуулаа ингээд жимтэй болцсон байна. Зарим нэг нь бол дотроо бүжгийн клубтэй болсон гэж юм. Шагаан багтай болсон гэж юм. Тэгэхээр байгууллагын коллективийг сайжруулах, гуур амьсгалыг сайжруулах ажлыг бол хамгийн чухал одоо байгууллагын удирдлагыг хийх ёстой ажил гэж бодож байна. Та бүхнийхээ цаашлын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За танд баяр хүргэе.